Эрхэмзэгчтэй 7 хоногийн пүрэв гарагийн спортын мэдээ сурвалжлага авч үзнэ. Монголын усан спорт сонирхогчтой холбооны ерөнхийлөгчийн нэрэмжид цомын аврах шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ тэмцээн 4 өдрийн турш үргэлжилнэ. Усан спорт сонирхогчтой холбооны ерөнхийлөгчийн нэрэмжид 2025 оны цомын тэмцээн нийслэлийн Баянгол дүүргийн биеийн тамирын спортын хорооны усан спорт сургалтын төвд эхэллээ. Тэмцээн 7-оос 8, 9-оос 10, 11-оос 12, 13-оос 14, 15-оос 16, 17-оос дээш гисэн 6 насны ангиллаар явагдаж нийт хот хөдөөгийн 32 байгууллага клубын 626 тамирчин оролцож байгаа юм а. Бага насны ангиллалд 406 өсвөрийн тамирчин хамрагдан оролцож хурц сорж байна. Тэмцээнд оролцож байгаа клубын багуудаас Go Do Swimming клубыг бид онцоллоо. Энэ клубыг олон улсын бэрийн мастер Бат сайхны Дөлгөөн 2022 онд үүсгэн байгуулжээ. Бат сайхны Дөлгөөний хувьд Монголын усан сэлэлтийн тамирчдаас Рио 2016 зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан төвтэй. Тэрээр дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд 6 удаа хурц соржээ. Их тамирчид маань эхлээд удаагүй байгаа. Амжилт нь яг ингээ зүгээр тогтмол өсөөд ингээ явж байгаа. Тэгээ ийм л одоо залуу клуб байгаа да. Энэ нөхөө тэмцээн нөгөө өмнөх тэмцээнүүдээс юугаараа онцлог танай хүмүүс юугаараа даваа талтай вэ? Яг энэ оны хувьд гэх юм бол манай тамирчид маань энэ жил зуны бэлтгэл гэж нэлээд төвлөрч хийсэн. Энэ зуны бэлтгэлийнхаа үр дүнг бол ерөнхийдөө бол одоо энэ тэмцээнээр ер нь бол харнаа. Гэхдээ яг одоо манай гол тамирчдын хувьд бол яг гол одоо зорьсон тэмцээн нь бол энэ тэмцээн бол биш. Гэхдээ энэ жилийн хувьд одоо энэ зуны бэлтгэл ер нь ямар төвшөнд таарсан бэ? Одоо манай тамирчид маань ямар хэмжээнд өсөж байгаа вэ гэдгийг харах зорилготой энэ тэмцээн байгаа. Гэхдээ яг ер нь бол их клубүүдийн гол зорилго хамгийн том тэмцээнүүд бол ер нь бол улсын аврах шалгаруулах тэмцээн байдаг тий. Ер нь бол гол зорилгоо тийшээ зоочсон. За тэгээд ингээд явж байгаа да. Усан спорт сонирхогчтой холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн Нэм гарагт өндөрлөнө. Өнөөдөр тэмцээний эхний өдөр 6 төрөл зайн уралдаанууд боллоо. Сагсан бөмбөгийн 13 хүртэлх насны ангиллын